нэг цэцэрлэгт самрын модтой зэрэгцэн тоор жимсний мод ургаж байж гин. Цагалгар мөчрөө самраар дүүргсэн хөршийгөө их л атаархан ажигладаг байж л дээ. Үүнд ийм их жимс байхад надад яагаад байдаггүй юм бэ? Энэ юу нь ямар яс вэ? Би ч гэсэн ийм болж үзье. Би түүнээс дордох юу байсан юм гэж монхог мод үгэлсээр байлаа. Хажууд нь ургасан өвгөн чавганы мод нэг өдөр түүнд хандаж илүү харж атаархаа болж үз. Самрын модны их бие бат бөх мөчрөн туйлзуур байдгийг чи мэдэхгүй юу? Дэмий өглөж атааж өтөө санаж байснаас амттайхан жимсээ аятайхан тордож ургуулахыг бодвол дээргүй юу гэж зөвлөв. Гэвч хар атааж өтөөнд баригдаж харлган болсон тоорын мод чавганы сайхан үгийг огт тоолгүй өнгөрч тэрүүнд юу ч гэж нэмэргүй байлаа. Үндэс язаараа газарт улам гүн шигтгэж амиоруулдаг шүүс чигийг нь газраас сорж гаргав. Тэр бас мөчрөө аль байдгаар нь тэлж цэцгээ бошуухан үр жимс болцгоо гэж зарлиг болгов гин. Цэцэглэн төлжих цаг ирэхэд тоорын мод улнаасаа толгой хүртэл үр жимсэнд таг даруулж бие даахгүй шахан болжээ. Газрын шимийг хит сорсон жимс нь өдөр хоног ирэх бүр толгоогоо даахаа болж мөчрөн түүнийг тогтоон барих тэнхээгүй боллоо. Ингээд нэг өдөр мод бие даахгүй ганхан санжигнаж их биеийн голоороо хугарч боловсрсон тоор жимс газраар нэг бот өсрөн очиж өнөөх самрын 50 модны ёроолд ялзран өмхөрчээ. Их сурвалж Бүгд найрамдах Монгол Ард улсын Ардын боловсролын яамны сурах бичиг сэтгүүлийн нэгдсэн редакцийн газраас гаргасан Ц. Цэрэнгийн орчуулсан Б. Пүүшлийн редакторлсан сургаалт үлгэр домог номоос бэлтгэв.